тоом цөөхөн гэж басаж болохгүй, тоомжиргүй хандаж буурч сохихгүй, тоосруулаад нэг хөдөлж хим бол толгой зустаж мэдэх үхэр Монгол. Ялагдхааран чангардаг, магтахаар сулардаг, яс маханасан хэцүү Монгол, өрсөн тэмцхийн цүүн цагт болно өлгийнөөс эмээл дээр дарцгалдаг Монгол. Тэмүүжинг багад нь шоглож байгаад тэнгэр газраа нураалгаж хан алдсан. 8 шараг морийг булааж угаад надгар тэрж алд алуулхан алдсан. Тэрч энхрэж өсгсөн болно Тэмүүжин Чингис болохгүй байсан. Тэрсэж дайрч доромжсны хүчинд тэр төв дэлхийн хаан болсон. Цагаантан гамингууд цайдаггүй тэж угаад Сүхбаатар жанжны цэрэгт хяргуулсан. Далайн чандаас Кавантуны Японууд өнгөлзөөд Дандарбаатарын хорооныхонд талхалуулагдаад бутсан. Сахалт стайлнаас Дэлхий даяаран сандарч аймсан хэлмэгдэж байхад ганцхан Монголын хазгар гиндэн гансын Кремльд хугацагсан. Орос, Америк, Хятад хүчтэй лиг нь орчлон хөмөрч явсан удаагүй. Немц, Франц, Япон зэвсэг тэжгсэн нэхий дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй. Аргатай цэрэгтэй их гүрнүүдээ аттгар Монголыг басаж болохгүй шүү. Дэндүү зоримог зангийн хөдлөгчл юм бол дэлхийн ертөнцид л муу юм болно шүү. Дэлтэй сум шиг намхан мордон дэлхийг торсон ч цуцснаа гэж үгүй. Дээлэн хөргсөн номхон Монгол дэврэд нэг босх юм бол буцнаа гэж үгүй. Зориг нь хөвчрөөд нэг хөдлөх юм бол жолоо татахыг огтхон ч мэддэггүй. Тэнгэрийн хаяанд тулж байж иргэдэг тэрсүүд Монголоос аюутугай, эмээtuгай. Газар дэлхийд буундуу гарчил байна тэр унтарноо. Тэв дэлхийд галт бөмбөг дэсэлжил байна тэд шантарноо. Үххийг унтахын чинээч боддоггүй. Үзэлцээд нэг эхлэх юм бол үхээс нааш салдаггүй. Үхэр Монголын ур хилэнгэл үеийн үед дахиж битгий хөдлөгөөрөө базар ваны гомбаад.